Манай бүү 8 ангиас сурагчийн амар тайван байна. Би энэ жил оюуны төв сургуулийн хөгжмийн дугуйланд явсан. Би хөгжмийн дугуйлангаас гитарыг сонгож сурсан байгаа. Тэгээд энэ жил болохоор шинэ барилт, зохиолт, тэгээд утас татах зөндөө юм сурсан. Баярлалаа. Намайг оюуны төв сургуулийн Тэмэрхүү гэдэг. Би оюуны төв яваад бөмбөр тоглож сурсан. Намайг 8 анги сурагч Гэдлэн гэдэг. Тэгээд би оюуны төвийн бөмбөрөнд бишээ хөгжмийн дугуйланд ирээд тэгээд би бөмбөр сонгос. Тэгээд миний хамгийн дуртай зохиолчлаар 4-1 одоо бид энэ Сайн байна уу? Би 8 ангийн сурагч Исүжин байна. Тэгээд би бөмбөрийн дугуйланд яваад хагас жил болж байгаа. За манай дугуйлан маань ерөнхийдөө хүүхдүүд бага насны 1-р ангиас ахуулаад бөмбөр, гитар, бишгүүр, укулеле гэх мэтчлэн төгөлдөр хураас орно. Тэгээд энэ дугуйланд маань хамрагдсан хүүхдүүд ерөнхий анхан шатны эхлээд онлоо сурна. Бас гарын дасгал, гарын байрлалыг эхлээд заах хэрэгтэй. Тэгээд гар нь одоо байнгын дасгалжуулагдаад буюу гар нь хөвшөөд ирэх юм бол яг тухайн нэг дуу сайн заахад тэр дууны ард бол 2-3 дуу давхар ингээд сурах боломжтой байдаг учраас хамгийн сайн анхаарах зүйл бол дасгал дахин бие даалтууд байсан. Тэгэд одоогоор манай дугуйлан маань нийт 22 хүүхэд сурснаас ихэнх нь нэг хүүхэд дор хаяж укулеле сурсан байлаа гэхэд бөмбөр сураад гарах боломжтой ч юм уу. Нэг дугуйланд бүртгүүлсэн байхад тухайн хүүхдээс шалтгаалаад 3 хөгжим сурагч боломжтой байдаг. Хэн илүү хөдөлмөрлөн тэр хүүхэд сурах болцлоо үнэхээр хангаж чаддаг байгаа. Тэгээ өнөөдөр бол манай энэ 4 хүүхэд бол яг 3-р ангийн хүүхдүүд. Тэгээд бүгдөө бөмбөрийн бас анхан шатны ойлголттой, нотоо яаж тоглох уу, одоо хэмжээ тий яг дууны өнгө аяс, гунигтай дуу гэж яг юу хэлэн дуулдаг дуу бол хөгжим бол өөрөө бас ингээд амьдралын өнгө аясыг ингээд харуулдаг гэдэг бүх гоо зүйн мэдрэмжүүдийг бас ингээд сурах боломжтой байгаа. Тэгээд өнөөдөр бол манай хүүхдүүдийн сүүлийн хичээл байна. Тэгээд тохиолдсон жил харин эдгээр хүүхдүүдийн маань 1-р чихэн нэгдсэн байгаа. 2-р гар нь аль хэзээний одоо дасгалдаа ингээд дасгалаа хийгээд гар нь одоо сална гэж ярьдаг байгаа. Салцсан гэж би бол харж байгаа. Тэгээд хойтон бол илүү шууд нот харуулахад тоглодог хэмжээний болоход эхний жил бол яалтчгүй дадлах хэрэгтэй байсан. Тэгээд манай дугуйланд хүүхдүүдэд явуулсан бүх эцэгчүүдэд маш их баярлалаа. Намайг Индра гэдэг би оюуны төв сургуульд явдаг. Харин би хөгжмийн дугуйланд явсан. Энэ анх хөгжмийн дугуйланд явхаар энэ би нотнууд сурсан. Тэглэр энэ явж байгаад би нэг Maybe a Little Lamb гэдэг дууг нь укулелегаар тоглож чаддаг. Hi, my name is Namich and I'm from Ayuni Two School. I am the 2nd grade. I am in the music class and I can play ukulele and Mary Had a Little Lamb.